Техас мужийн Хьюстонын Релас цэнгэлдэх хүрээлэнд NC-гийн эрэгтэйчүүдийн саксофон бөмбөгийн аваргын төлөв тоглолт боллоо. За 8 дугаар байраад плей-офф чалгарсан Батлерийн баг өнгөрсөн жил Гордон Хейвардын ачаар шигшээд үлдсэн ч Duke их сургуулийн багт 61-59 хацаад хожигдож цом үргэж чадаагүй. Багийн лидер Хейвард эмбэд дэвсэн ч тэд амжилтаа хатгалж дахин шигшээд үлдэж чадсан юм. Гэсэн ч харамсалтай нь зорьсон амжилтандаа хүрч чадсангүй. За хүчтэй хамгаалалттай нүүр тулж үндсэн цагт 53-41 ярцтай хожигдож 2 жил дараалан цомоос атгаад алдаж байна. Дэдийн тоглолтод 64 довтлсон ч ердөө 12-ыг нь амжилттай болгосноор коллежийн саксон бөмбөгийн шигшээ тоглолтын түүхэнд хараар бичигдэх амжилтыг үзүүллээ. За ердөө 18% довтлогоотой тоглолтыг өмнө нь ямар ч баг үзүүлж байгаагүй маань. Connecticut-ийн багийн дасгалжуулагч Jim Calhoun 4 удаа багаас шилдэг дүр түлдээж 3 дахь цомог хүртсэн төдийгүй за хамгийн өндөр насндаа төрүүлсэн дасгалжуулагчаар тодорлоо. 1952 онд Канзас багийн дасгалжуулагч Fog Allen 66 настайдаа авраг болж байсан бол энэ жил Calhoun 68 настай. Мөн тэрээр 3 удаа NC-гийн цомыг хүртсэн түүхэндх 5 дахь дасгалжуулагчаар тодорч John Wooden, Adolph Rupp, Mike Krzyzewski болон Bob Knight нарын хамтаар бичигдэх боллоо. За түүний аврагын алдрыг авчихад багийн лидер тоглогч Kemba Walker 16 оноо авч ихээхэн тус өргөсөн байна. За тоглолтын сүүлийн хагаст Butler 19 оноо, Connecticut 34 оноо авч харьцангуй тоглолтыг үзүүлжээ. Ийхүү хамгаалцаатай баг авраг болдог саксон бөмбөгийн бичгтэйг ухвал NC-д биелэл болж байна.